За сайн байцгаана уу? Миний өмнөх Америкт байсан бичлэгийн маань эхний хэсгийг үзсэн бол маш их баярлалаа. Тэгээ би одоо хоёр дахь хэсгийг оруулах гэж байна. Магадгүй эх 100 ч юм уу эсвэл оюутан болоод зуны амралтаараа Америк руу аялангаа ажиллах энэ хөтөлбөрийг сонгоод явахыг сонирхож байгаа оюутан байх юм бол миний хийж байгаа бэлэн байгаа бичлэгнүүдэд эвлүүлж байгаа энэ зүйл маань айгүй хэрэгтэй байх болов уу гэж найдаж байгаа. Тэгээд миний очисон газар маш жижиг байсан. Яагаад гэвэл яг 103 сар одоо work and travel-аар Америкийн одоо ерөнхийдөө том хот гэхээсээ илүү хөдөө одоо хол тийм дотоод аялал жуулчлал нь хөгжсөн газрууд зуны одоо тэр их ачаалттай үеэрээ ажиллах хүчин нэмж авахын тулд гадаад оюутнууд сонгон шалгаруулж авдаг байгаа. Яг тэрний адил нэг газар буюу өмнөд Дакота гэдэг мужи Waldorf Astoria-т ороод ажиллахаар очсон. Энэ нь болохоор нөгөө Mount Rushmore гэдэг юм том уултай. Тэгээд нөгөө ерөнхийлөгчийн хөшөөтэй тийм газар байдаг штэ. Тийм учраас аюу их дотоодын жуулчин ихтэй. Тэгээд тэр үеэр яг завгүй байдаг газар учраас тэр газрын ерөнхийдөө цалин, ажлын нөхцөл, тэгээд байрны түрээс өдрөнд таалагдсан учраас сонгоод очсон байгаа. Тэгээд тэнд байгаа 20 гаруй янз бүрийн орноос ирсэн одоо олон оюутнууд нэгнийдээ бас оройдоо кино түрээсэлж үзэх ч юм уу нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэх ч юм уу ингээд түрээсээ дотоод байрнууд дээр очиод хамт танилцангаа ингээд хөгжүүлдэг байсан. Happy birthday to you. Happy birthday, Macedonians. Happy birthday to you. Тэгээд хамт очсон Монгол оюутнуудтайгаа одоо хамт оройдоо салхилах ч юм уу, асуулт хийгээгүй ч юм уу тиймэрхүү бас хурцлтэй ингээд өдрүүдийг өнгөрөөдөг байсан. За тийм өмнөх бичлэг дээр би өөрийнхөө хийсэн ажлын бүргүүдийн зарим нь зурсан байгаа. Тэгээд энэ удаагийн бичлэгээрээ бас жишээ болгоод захиалга авсан. One scoop of pecan and one of the mint chocolate chips. In color this time. Okay. Ice cream salesman-ээр ажиллахын одоо гоё зүйл нь зөвхөн хүүхдүүдтэй биш гэр бүлээр явж байгаа хүмүүстэй харилцаа арай өрнүүлж чаддаг. Тэр нь айгүй хүчтэй байдаг. Strawberry and topping is also strawberry. Тэгээ манайх зөвхөн зархаас илүү бас юм sundae, shake бас одоо float гэж нэрлэдэг. Тэр нь болохоор ундаан дотор зармаг хийгээд би өгдөг. Тэр нь Америк хүмүүс айгүй дуртай гэдэг юм билээ. Гэтэ айгүй сонирхолтой тэр нь. Тэгээд жишээ нь би яг эндээс худалдаж аваагүй л дээ. Гэтэ гэртээ туршиж үзсэн. Кола аваад, эсвэл Sprite аваад, дээр нь шоколадтай зармаг зүгээр хийчихэд тэгээд их юм бол бас илүү амттай байдаг юм лээ. Тэгээд тэрийг Америкчууд float гэж нэрлэдэг. Тэгээд бас sundae зардаг. Тэр sundae нь болохоор зүгээр зармагын дээрээ янз бүрийн одоо topping нэмээд тэгээд зардаг байгаа. Бас одоо хоол хүнсэн дээр ажиллаж байгаа үедээ
анхаарах зүйл нь бол Америк хүмүүс айгүй харшилтай байдаг. Янз бүрийн идэх зүйлээс тэрийг сайн асууж хийж өгөхгүй бол одоо тэр нь бүр айгүй хүчтэй ингэж реакц өгдөг учраас тэрнээс болгоомжлоод биелийгээ солих ч юм уу гараа ариутгахаа бас халбаа тэр одоо зармаг автаж байгаа бүх зүйлээ ариутгах шаардлагатай болдог. За ингээд би ажилчдын партийн дээр ирсэн байгаа. Манай ажлын газар 14 хоногт нэг өдөр нь ажилчдын парти зохиодог. Тэр ажилчдын партигаараа одоо дуртай хэмжээгээр хоолоо сонгож аваад тэгээд бас суглаа явуулдаг. Суглааны хонжуур нь янз бүрийн зүйл байх жишээ нэ. Тэгээд жишээ нь идэх юм эсвэл одоо том пиццаны ирэх ч юм уу эсвэл одоо подолк ч юм уу цамц ч юм уу ингээд янз бүрийн сонирхолтой хонжууртай тийм суглаа явуулаад энд олон орноос ирсэн оюутнуудаа хөгжилтэй байлгах үүднээс ингээд ажилчдын парти гэж нэрлээд тийм одоо ганцхан цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг байсан. За одоо ингээд ер нь аль 70 хоногт нэг удаа ажил болгогчтой хамт эсвэл 14 хоногт нэг удаа ажил болгогчтой машинаар Волтрог яваад Волтрогоос гараад Walmart явдаг байсан байгаа. Тэгээ Walmart-д очиод хүнсээ цуглуулна. Тэгээ машиныхаа багаж дүүртэл чихэж аваад тэгээд буцаад гэрлүүгээ явдаг байлаа. За өнөөдрийн бичлэг маань ерөнхийдөө ингээд дуусж байна. Тэгээд би яг хийсэн бичлэгээ араас нь оруулж байгаа учраас жаа хоёрдугаар тавьж магадгүй. Гэхдээ өнөөдрийн бичлэгийг бас үзсэнд баярлалаа. Баяртай.